Наа битээ бол. За влог эхлүүлээ яваа жамсаа ороо. За сайн байцгаана уу? Үйл влог эхэлж байна. Яасан? Сайн байцгаана. За бид хоёр ямарчсан жим хийчихэд хөлний өдөр аа хөлөө хийчихэд тэгээ офс орно. Нэг 9 цагийн үед бид нар сэлб гол дээр очиж сайн дурын ажил хог энэ цэвэрлсэн. Тэгээ би Солонгосоос ирээд яг тийм ажил хий гэж бодож байсан чинь өнөөдөр харин тэр бодол маань биелэгдлээ. За тэгээд жимээ өнөөдөр хийчихэд тэгээд төв офс ярмаг дээрх офс орно. Тэгээд офс дээр очиод Evergreen 100 гэдэг төслийн нэг 2 reel байгаа, нэг пост бэлтгэх ажил байгаа. Тэрийг хийгээд бас санхүүгийн нэг зохицол хорооны шалгалтандаа бэлдэж байгаа. Тэрийг сэрэндээ бэлдэнэ. Гэх мэтчлэн үйл явдлууд өнөөдөр өрнөө тэг хамтдаа теле влог хоёроо өнөөдөр хамт өнгөрүүлцгээе. Хөл хийх учраас ер нь жоохон шатан дээр алхахтана. Болохоор яагаад гэхээр энэ өвдөгний яг энэ хэсэг хална гэсэн үг. Би болохоор цан дээр хийчихдээ хөлний хийх. Хөл ерөнхийдөө халаахтаа бол цан дээр эсвэл шатан дээр явна. Эсвэл нэг дугуй муугах ч юм уу те. Тиймэрхүү юмар бол хөлөө халаад дээ. Нуруу өвдсөн байгаа болохоор тийм их жин авч хийхгүй хөнгөн хийн. За бэлтгэлтэй орцгоё. Байлтаас өмнө бэлтгэл хийхгүй юу? Эхлүүлж байгаа юм. Хөлж яалаа. Өнөөдөр чи юу боллоо ер нь? Би гэрээсээ гарч ямар бичлэгт явж илаа. За офс дээр ирсэн байна. Агентаар ажиллаж байгааг хүмүүс мэдж байгаа бах те. Үйл хөдлөлийн ийм маркетингийн чиглэл рүү бас бид хоёр хом найзтайгаа ингээд ажиллаж байгаа. Тэр нь юу юм бэ гингууд нэг рeel бичлэг хийдэг ч юм уу эсвэл тэр төслийг танилцуулахад дроны бас камераар ингээд бичлэгнүүдийг аавна гих мэтлэн. Тэгээд агент хүн чинь бас одоо тэнд байгаа үйл хөдлөлийг ерөөдөө зах зээлд танилцуулахын тулд энд байгаа шүү гэдэг тэнд ийм юм байна гэдгийг мессежийг өгж байгаа тиймэрхүү одоо сурчлагын ажлыг хийж байгаа гэх юм уу. За тэгээд яг одоо бид хоёр 100 айлд байрлах Evergreen гэдэг Evergreen 100 хотны 2 рейлийн бичиж байна. За нэг иймэрхүү л энэ. За тэгээд та нарт гоё офсоо танилцуулъя гэж бодлоо. За манай офс болохоор нисэх яармын одоо гол гэхдээ би буудлын сайн мэдэхгүй байна. За иймэрхүү ингэж харагдаж байна. Энд ингэж манай лаунж хэсэг хавтлаа. Иймэрхүү гоё тогтцолцсон байгаа. Тэгэж энийг гэрлээ. За ийшээ бас уйнд нэг хүн компьютер тавьчихсан ба шүү дээ. Процессор тавьчихгүй энэ тухлаад амжсан байна. За ийм гоё том Солонгост одоо ийм бүдүүн сан гэж байхгүй шүү дээ. Тэгээ төвөөрөө байт юм болоо сөүл мөвлд. За манай агент чимдээ. Юу андаа яаж байгаа. Манайхаа яаж юм бэ? Влог хийж ах чам. За энд одоо Remax 100% байгаа манайх. Тэгээд 100%
гавьтай шагналууд байна. За миний орж ирээд авсан шагнал энэ байна. Энэ метал болохоор Remax Swimming гэдэг клуб байдаг. Тэрнээс зохион байгуулдаг усан сэлтийн одоо аврах шалдуу. Одоо Remax дотроо сэлтийн төрлүүдээр одоо тийм тэмцээн зохиосон. Тэгээд мэлхий болон далтай сэлтээр 3 дахь тий хүрэл медаль авсан. За дээрэс нь бас нэг багийн бүүкэ тэмцээнээр бас хүрэл медаль авсан. Тэгээд багада усанд бассейнд явж ирсний хэрэг гарсан. За энд гой номнууд байна. Энэ гой номнуудыг гой уншнаа. За тэгээ манай тийм branch зөө офс юу вэ? За энд бол манай захирлын өрөө байна. За энд хурлын өрөө байна. Ийм гоё сайхан гоё шинээр тогтчулсан ийм гоё шинэ офс байгаа. За энэгээр гоё текэн дээр бид нар хоол энтрээ идтiin бас цай кофе уун. Энд гоё хоорондоо бас кофе уугараа ярилцдаг. За энэ болохоор юм гоё хувцсны шүүгээ байна. За энэ гоё тойл байна. Энэ тойл үзэж байгаа хүмүүс ихсэл тэгээ тэр хит юм да. За ийшээ үүднээс авг нь орж ир танилцуулах байсан байна тий. За энэ манай стаффод дотоод ажиллаж суудаг. Үүдээр орж ирлээ. Энд ингээд уулзалтын өрөө байна. За ийшээ авъя. Энд л бол яг өөртөө ингээд нэг нэгээрээ төвлөрч суух юм бол ийшээ сууж болно. За энд бас нэг өрөө байна. За ингээд төвлөрч суунаа. За энэ шиг бол Nyarming хэсэг гоё явагддаг шүү дээ. За манай офс ерөөдөө нэг юм гоё товчхон танилцуулахад юм байна. Уг намайг нэг офсоо танилцуулсан бичлэг хийгээрэй гэдэгжсэн. Тэгээд амар товчхон танилцуулчих боллоо. Офс дээр ерөн сүүлийн үед бол нилээн оройгоор сууж ажиллаж байгаа. Гэтэ орой суусан ч гэсэн нэг тийм амар ер нь яг миний хувьд нэг уг нь бол өглөө эрт тосоод яг өглөөнийгээ цайг уугаад тэгээд дасгал хөдөлгөөнөө өглөө фитнесээр хичээлээд өдөр яг тиймхүү одоо юм өдрийн тэгж одоо юу гэж нэрлэх вэ? Daily routine гэх юм бэ те. Тэгээд daily routine айгуу гоё сонирхолтой хийвэл өглөө эрт эхлээд өдөр дасгалаа хийгээд өдөр гоё өдрийн цаг аваад протеин уурга аваад өдөржин гоё юм хийж аваад орой эртхэн унтаад оройн хоол ингээд цагууд байгаа шүү дээ. Тэр бүхний гоё төлөвлөлөөд ажил аягүй гоё ирч хүчтэй байлаа. Тэгээд өмнөх хэдэн баг 2 сарын турш баг шахуу оройд нэлээ гэрлүүгээ орсон. Орой ажилласан. Тэгээд тэрний хүчинд яг бас сонгол property дээр IG дээрээ бас хөрхөн бичлэгүүдийг хийсэн байна. За тэгээд YouTube суугаа бас цаашаа хийж байгаа. Гих мэтчилсэн сонь сайхан байна. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол энэ Evergreen 100 гэдэг төслийн 2 влог бичлэгийг оруулж байна. Тэгээд өнөөдөр энэ влогоо оруулж байна. Daily влогуудыг хийж байгаа. Ер нь юу сурж байгаа, яаж байгаа гэдэг тийм процессыг та нартай гоё хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээд манайхаа дэмжиж гоё лайк, subscribe хийж өгөөрэй гэж хүсэж байна. Share хийж өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээд яг үйл хөдлөлттэй холбоотой, аюулгийн зуучлалаар холбоотой гоё мэдээллүүдийг бас оруулна. Яг шинээр орон сууц авахд ер нь яг ямар юм дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Тэгээд ерөн үйл хөдлөлттэй холбоотой деталь болгон дээр нь гоё өөрөө суралцаад тэгээд суралцсан мэдсэн зүйлсээ та нартай гоё хуваалцаад явъя гэж бодож байна. За тэгээ манайхаа аяллаа ингээд гоё зүйлээр цаашдаа зөндөө сонирхолтой зүйлүүд хийх болно гэж бодож байна. За тэгээд манайхаа дараагийн бичлэгээр түр уулзлаа баяртай. Энд түрээд ерөнхийдөө бол өнөөдөр баг дуусах байхаа ингээд бичлэгээ хийж иртгэн амрыг гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэг уулзлаа баяртай.